Илүүрхэн автоеврын тооцооны хамгийн эцсийн тооцоо болох эдийн засгийн тооцоог хэрхэн хийх талаарх зааварчилгаа орж байна. За эдийн засгийн тооцоог хийсний үндсэн дээр ашиглалтын зардал хамгийн багатай уурхай ашиглах нөхцлүүдийг хангасан авц сонсмолыг сонгож авахд оршиж байгаа зорилго нь. Тэгэхээр энд эдийн засгийн тооцоон дээр нийтдээ 6 зардлыг бол тооцож байна. За хамгийн ихний зардал бол хөрөнгө оруулалтын зардал. За бүгд 14 дугаар хүснэгт рүү харъя. За тэгэхээр сонгож авсан авц сонсмол буюу би даалт 2 дээр сонгож авсан 3 авц сонсмолын маркыг бол хамгийн ихний баган дээр бөглөхнө. За ингээд дараагийн баган дээр тоо. Тэгэхээр авц сонсмолын тоо байх нь эндээ бол бидэд авц сонсмолын парагдах тоог бол тавих ёстой. Тэгэхээр нийт худалдаж авах авц сонсмолын тоо байна гэсэн. За В болон Г дугаар багнууд дээр нэгж авц сонсмолын өртөг төгрөгөөр эсвэл ам доллараар байна. Тэгэхээр ам долларыг бол яаж хэрхэн төгрөг рүү шилжүүлэх вэ гэвэл тухайн өдрийн ам долларын ханшаар тооцоолж төгрөг рүү шилжүүлээрэй. Учир нь гэвэл тухайн авц сонсмолуудыг мэдээж бидэд импортоор оруулж ирнэ. Тэгэхээр импортоор оруулж ирэхэд үнийн дөнгөд янз янз байх боломжтой. Мөн хэмжигдэх валютын төрлүүд өөр байх боломжтой байгаа. Тэгэхээр үүнийг бол доллараар болон за мөн буцаага төгрөг гэдэг зардал руу нэгж рүү шилжүүлэх шаардлагатай. За ингээд авц сонсмолын нэгжийн үн мэдэгдэж байна, тоо мэдэгдэж байгаа учраас нийт үнүүд бол энэ Д болон Е гэсэн багнууд дээр бичигдэж гарна гэсэн. За дараагийн тооцоолол маань бол элэгдэл хорглын шимтгэлийн зардал байна. Элэгдэл хорглын шимтгэл бол тухайн авц сонсмол буюу тухайн техникийг ажилуулж байх үедээ олж байгаа ашиг орлогоос нь тухайн машины сэргээн босгох засвар үйлчилгээнд зарцуулахаар хуримтлуулж байгаа сан буюу фонд гэж үзэж болно. За тэгэхээр эхний хоёр баг нь бол тухайн нэгдүгээр бие даалтны эхний хоёр багантай ижил бөглөгдөнө. За хөрөнгө оруулалтын зардал маань бол 14 дугаар хүснэгтний дээдүгээр баг нь буюу хөрөнгө оруулалтын зардал сая төгрөгөөр байна. За элэгдэл хорглын шимтгэл сэргээн босголтын фонд болон их засварын фонд гэсэн хоёр фондод хуваагддаг. За тэгэхээр уурхай нөхцөл болон уурхай эдийн засгийн тооцоолол тухайн жилийн орлого болон ашгаас хамааруулаад элэгдэл хорглын шимтгэлийн хувийг бол тогтоодог. Гэхдээ ойролцоогоор 15%-тай тэнцүү гэж тооцоолж авч болно. За тэгэхээр тухайн сэргээн босголтын фондыг бол хөрөнгө оруулалтын зардлын 8.2%-тай. За тэгээд их засварын фондыг бол нэг нийт хөрөнгө оруулалтын 6.8%-тай гэдэг хувьж бол авч үзэж тооцоолж болно. За ингээд сэргээн босголтын фонд болон их засварын фондуудын нийлбэрийг бүгд үн буюу Е-р баган дээр бөглөх юм аа. Хөрөнгө оруулалтын зардлыг бол энэ дээр оруулахгүй шүү гэдгийг анхааруулъя. За тэгэхээр дараагийн нэг тооцоолж байгаа зардал маань юу вэ гэхээр жолооч нарын цалингийн фонд. За жолооч нарын цалингийн фондыг тооцоолох хүснэгт 16 бүгдээрээ харъя. За эхний хоёр баг нь бол өмнөх хүснэгтүүдтэй ижил. За энд орон тоо гэж байна. Орон тоо бол тухайн уурхайн ээлжийн тооноос хамааралтай. Тэгэхээр энэ авц сонсмолын ажиллаж байгаа авц сонсмолын тоог нийт уурхайн ээлжийн тоонд үржүүлж тооцоолол гарна. Тэгэхээр ихэнх уурхайнууд бол ер нь бол 4 ээлжтэй ажилдаг, хэвийн ажиллагаа хангадаг. За сард ажиллах цагийг яаж тооцоолох вэ гэхээр жолооч нарын ажиллах цагийн хөдөлмөрийн хуулийн дагуу бол тооцоолж байна. Тэгэхээр 7 хоногт бол 40 цаг. За тэгээд сард бол дунджаар 4-7 хоног. За тэгээд ажлын өдрүүд бол 20-20-с 22 өдөр байдаг. Тэгэхээр энд бол жилийн дундаж хугацаа болон сарын дундаж хугацаанууд тооцоологдож гардаг. За цагийн цалин. Цагийн цалинг шууд тооцоолохоос өмнө сарын цалинг бол энэ бөглөх нь нэлээд оновчтой байдаг. За учир нь гэвэл энэ тооцооллыг нэлэнхүүд бүхэлд нь хийхэд 10 бие даалтаа ингэж хийхдээ та бүхний дандаа ажил болгогч буюу уурхайн эзэн инженерээр сэтгэж энэ ажлыг хийгээрэй гэж би та бүхэнд хэлдэг. Тэгэхээр та энэ жолооч нартаа сарда хэдэн төгрөгийн цалин олохыг
төсвөлж байгаа вэ гэдг нь бол таны дуурын асуудал. Тэгээд тухайн цагийн цагтаа хуваахад цагийн цалингийн өртөг гарна гэсэн байна. За сарын цалингийн фондыг хэрхэн тооцоолох гэхээр сарын цалингаа орон тоондоо үржүүлээд сарын цалингийн фонд гарч байгаа. За жилийн цалингийн фонд бол сарын цалингийн фондыг 12-оор үржүүлэхэд жилийн цалингийн фонд гарна. За шагнал цалин. Шагнал цалин бол үндсэн цалингаасаа тэгээс 100% дахин 100%-аар нэмэгдүүлж тооцоолж болно. Гэхдээ мөн л одоо та уурхайн одоо дарга инженер учраас та 20%-аар юм уу, 25%-аар юм уу, 50%-аар юм уу одоо яаж тооцоолох нь бол таны дурын асуудал байна. За ингээд хамгийн сүүлийн баг нь болох цалингийн ерөнхий фонд байна. Цалингийн ерөнхий фонд нийгэм эрүүл мэнд татврын энд одоо зардлаа тусгана. За тэгэхээр энэ бол татврын тухай хуулиараа гарна. Тэгэхээр үндсэн цалингаас тооцоолох ёстой. Гэхдээ энийг бол ажил олгогчийн төлөх ёстой хувиар нь тооцож аваарай. За ингээд эцсийн баган дээр болох цалингийн ерөнхий фонд байна. Цалингийн ерөнхий фондыг яах вэ гэхээр жилийн цалингийн фонд, шагнал цалин, нийгэм эрүүл мэндийн даатгал, за татвар гэсэн одоо зардлуудыг нийлбэрээр тооцоолно гэсэн байна. За дараагийн зардал маань бол шатах туслах материалын зарцуул буюу зардлаа. За тэгэхээр 17 дугаар хүснэгтийг бүгд харцгаая. За В-р баган дээр байгаа хоногт ажиллах ээлж бол тухайн уурхайн хоногт ажиллах ээлж. Тэгэхээр энд ээлж үргэлжлэх хугацаа 8 цаг бол 3 хоногт ажиллах ээлж бол 3. За ээлж үргэлжлэх хугацаа 12 цаг бол хоногт ажиллах ээлж маань 2 байна. За жилд ажиллах хоног. За энэ бол авц сонсмуулын хувьд яригдж байгаа. Тэгэхээр авц сонсмуул маань бол нийтдээ жилийн 365 хоногоос за 290-ээс 310 хоногт нь ажиллана гэж үзэж байгаа. Учир нь гэвэл энэ бүс үлдсэн хоногудад бол засвар техник үйлчилгээнд зогсож байгаа. За ингээд ээлжин зарцуулах шатах материалын зарцуулалт буюу Д баган болон Ё багнууд болохоор зэрэг бидний одоо 8 дугаар бие даалтан дээр бодож гаргасан одоо хариунууд байх ёстой. За тэгэхээр тухай болгоных нь авц сонсмуулын одоо тооцоололгоных нь гарсан үр дүнг бол энд бичгэнэ. За харин Е болон Ж-р багнууд дээр бол зах зээлийн өмнөд тавигдах нь. За ингээд З, И буюу шатах материалын зардал сая төгрөгөөр туслах материалын зардал нийт зардал сая төгрөгөөр гэдэг маань бол тус бүртээ одоо томьёогоороо бодогдох нэ. За ингээд нийт одоо шатах туслах материалын зарцуулалт бол З болон И-р багны нийлбэрээр тооцогдно гэсэн байна. За дараагийн тооцоолох зардал бол урсгал засвар ба бусад зардал байгаа. Тэгэхээр урсгал засвар маань ямар одоо үүрэгтэй вэ гэхээр тухайн авц сонсмуулыг хэвийн одоо найдвартай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор хийгдэж байгаа засварын ажлууд орно. Тэгэхээр энд одоо урсгал засвар маань бол элэгдэл хорлолын шимтгэлийн 50% та тэнцвэр энд нөөц фонд үүсгэн. За бусад зардал маань бол тухайн ажилтныг одоо аюулгүй ажиллах нөхцөлийг хангах хангамжууд орно. Тэгэхээр энд бол ажлын хувцас, бэлгийн хамгаалах хэрэгсэл гэх мэтчлэн одоо зардлуудыг тооцдог. Энэ маань бол бусад зардлыг 10% та тэнцвэр гэж тооцоолж болно гэсэн байна. Тэгэхээр энэ хоёр багны нийлбэр бол урсгал засвар ба бусад зардлын одоо нийлбэр зардал болно гэсэн байна. За ингээд хамгийн эцсийн хүснэгт буюу 19 дугаар хүснэгт байна. 19 дугаар хүснэгт бол бидний өмнө нь тооцоолсон 14, 15, 16, 17, 18 дугаар хүснэгтүүдийн маань нийлбэр утгууд бол энд харьяалагдах утгууд дээр тавигдах нь. За ингээд Ж-р баг нь буюу нийт ашиглалтын зардлыг бол тооцоолж гаргахад одоо тухайн авц сонсмуулын жил зарцуулах одоо нийт зардлын хэмжээ гарна гэсэн байна. За ингээд ашиглалтын зардал хамгийн бага гарсан авц сонсмуулыг уурхайн тээвэрт одоо хэрэглэхээр одоо эцлэн сонгож авсан дүгнэлтийг заавал бичих ёстой шүү. За ингээд амжилт хүсье.